За баярлалаа та бүхэнд энэ орой минь хүргье. За тэгээд ерөнхий сайдыг томилж явахад уг нь өөрт нь хандаж хэлсэн дангаараа засгийн газар байгуулвал их зүгээр байна гэж. Тэгээд одоо бол яг тэгээд давхар баахан сайд нарт ороод ирж байгаа учраас ер нь бол дэмжиж өгөө явуулнаа. Тэгээд таны туршлага одоо мэрэгжлийн мэдлэг улс төрийн туршлага бол одоо энэ хүнд цаг үед ерөнхий сайд хийхэд бол миний хувьд одоо хангалттай тэнцэх хэмжээний одоо хүн гэж итгэж байгаа. За тэгээд танаас одоо сайд нар дотроос бас нэг давхар дээлтэй гэсэн бас өнгөрсөн хугацаанд сайн ажиллаж исэн сайд нар байна. Одоо энэ тэргүүн шадар сайдад томилогдох байгаа учрал сайд бол одоо Монголиа гэдэг юм уу эсвэл тэр төрийн өмчт компаниудыг цэгцлэх асуудал дээр бас нэлээд одоо толгуу ажиллаа явж байгаа. За тэгээд шадар сайд, амар сайхан сайд байна. За тэгээд үндэсний цөөнхийн төлөөлөл болж орж ирж байгаа Ав Бакир гишүүн бас нэлээд амжилттай ажиллаж байхаа гэж. За тэгээд замтай өрийн сайд байна. Бас манай энэ гадаад хэргийн сайд бас ковидын үед за тэгээд энэ улс орн том улс орнуудын одоо энэ дураараа байгаа үед Монгол Улсын ерөнхийлөгчтэй хамтраад гадаад бодлогыг бас маш сайн хэрэгжүүлж байгаа гэдэг ингээд танаа одоо танхимд бол бас одоо ихтгэл хүлээлгэх сайд нар нэлээд олон байна. За тэгээд зөв байх юм бол дэмжиж явнаа. Буруу байх юм бол одоо улсын хурлын гишүүд ардчилсан намынхын тэр дундаа байнга шүүмжлэл хийж явнаа. Тэгээ шүүмжийг бас маш сайн дааж яваарай гэдгийг одоо засгийн газар байгуулагдаж байгаа энэ мөчт нь хэлье. Тэгээ учрал сайд бас энэ төрийн өмчт компаниудыг цэгцлэх ажлаа бас хурдан шуурхай цэгцлээд нэг эмх цэгцэнд нь оруулаад өгөөрэй. За тэгээд төсөв одоо удахгүй орж ирэх бах. Тэгээ төсвийг бол маш сайн үр ашигтайгаар танах хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд одоо юу гэдгийг гадаад томилолт жишээлхэд болсон болоогүй аймаг сумдын дарга нар гадаад руу маш их явдаг. Үр дүн хаана байгаа бүү мэд. Иргэд бол одоо өвдлөө гэхэд ирээн рүү ч явж чадахгүй юм л нөхцөл байдалтай байгаа учраас энэ төсвийн таналтыг бас нэг бодитоогоор хийгээрэй гэж та бүхэнд одоо бас захиж хэлэх гэсэн юм. За тэгээд энэ төвөргийн ханш бол өдрөөс өдөрт унж байгаа. Энэ дээр бол одоо бас нэлээд анхаарал хандуулж ажилласаа гэж хүсэж байгаа. За тэгээд энэ авилгын асуудал байгаа. Да ялангуяа дунд шатны авилгын асуудлууд энэ дээр бас нэлээд анхаарал хандуулж ахиж твшил гаргаасаа гэж хүсэж байгаа. За тэгээд малчд руугаа чиглэсэн зээлийн бодлого биш яг малчдаа дэмжсэн бодлого хэрэгтэй байгаа шүү гэдгийг бас анхаарч ажилласаа гэж хүсэж байгаа. За тэгээд нэг л асуулт асууя. Энэ нэлээд одоо нэг ерөнхий сайдад нэр дэвшээ явж байхад та өөрөө нэлээд ярьсан орон сууцжуулалтын банкны талаар одоо энэ аймаг орон нутгуудад 8% зээл байрны хүртээмж нэлээд муу байгаа. Энэ дээр та нэг тодруулга өгөөч. За ерөнхий сайд хариулт өгье. За Даваагийн Зогтбаатар гишүүний асуултанд хариулъя. За орон сууцжуулалтын банкны гол идеологи үзэл санаа бол энэ карбон кредит буюу хөлөмжийн ээг буруулах хөнгөлтэй санхүүжилт олж орон сууцжуулалтыг нийлүүлэлт болон эрэлт талаас нь дэмжих бодлого гэж үзэж болно олон улсын хэмжээний. Жишээлбэл одоо Улаанбаатарын гэр хорооллыг нэг яндам буулгахад карбон кредит, хөнгөлтэй зээл, хөлөмжийн хэв бууруулж байгаа хөнгөлт тусламж авах хэрэгтэй. Одоо сая нийслэлийн гаргадаг 500 сая доллар бол зүгээр бонд бол энэ орон сууцжуулалтын банк бол грин бонд гаргаад энэ гэр хорооллыг санхүүжүүлэх их үүсвэр болгоод саяны яриад байдаг барилгын салбараа дэмжих. Нэг талдаа тэр гэр хороолд байгаа хүн өөрөө орон сууцд хаус болох зээл, хөнгөлтэй зээл, орон сууцны ипотекийн зээл авч болох болцоотой бол эсвэл барилгын компаниуд, үндэсний барилгын компаниуд дэмжигдээ зээл аваад тэр орон сууцжуулалтыг хэрэгжүүлэх болцоог олгох. Эрэлт талдаа бол affordable house буюу одоо энэ багш нарт, дэмч нарт тусгай хаагч нар одоо тусдаад нэг байшин бариад шүү дээ. Энийг илүү хямд төртөгтэй, илүү бага одоо санхүүжилтийн зардалтайгаар хэрэгжүүлэх юм боломж юм байгаа. Энийгээ бол одоо улсын хэмжээнд ялангуяа аймаг сумын төвийн хэмжээнд ч гэсэн энэ төслийг нэгдсэн бодлого хөтөлбөр төлөвлөлтөөр хэрэгжүүлж ирсэн Солонгосын туршлага бол их чухал. За Германы бас туршлага үе юм орон сууцжуулалтын банкны ипотекийн банкны ч гэсэн ийм олон хувьрууд бай. Хамгийн гол үндэс нь бол одоо олон улсын гэрийн хямд их үүсвэр мөнгө л хэрэгтэй байна шүү дээ. Гол нь барилгын компаниудад за мөн барилгад орох. Энэ нөгөө талдаа барьцаа хөрөнгө нь өөрөө ирээдүйн барилга байшингаар баталгааждаг. Барилга байшин үйл хөдлөрөнгийн үнцийг өсчээдэг учраас
өөрөө нэргэн төлөгдөх найдвартай юм цогц банкны санхүүжилтийн систем болдог. Энэ бол их бодиттой ажил болно гэдэгт итгэж байгаа. Энийг олон улсын туршлага, гадны мэргэжлэнүүдэд ажиллаж байгаа. Ингээд орон сууцны хөтөлбөрийг, орон сууцжуулалтын хөтөлбөрийг бол хүн амын төвлөрөл, ажил эрхлэлтийн байдал, дэмжлэгтэйгээ уялдуулаад одоо бодиттой хэрэгжүүлэх юм бололцоо байна гэсэн ийм санаа бол энэ орон сууцжуулалтын банкны санаа. Энэ талаар бас нэлээд том туршлага суулж гадны эрдэмтэн судлаачдтай хамтарч ажиллаад нэг сарын өмнө энэ төслийг үндсэндээ босруулсан. Одоо Монгол банк ажлын хэсэг би ерөнхий сайдаар томилгосныхаа дараа ажлын хэсэг байгуулсан байгаа. Ажлын хэсэг ойрын хугацаанд шийдлийг гаргаад 100 хоногийн дотор нэг хэрэгжүүлэх эхлэлийг нь эхлүүлэх төлөвлөж ажиллаж байна. Нэг асуудлын байр авчид бомбын асуудал бол түрүүн цаг дөрвийг амжаагүй энэ бомбын асуудал бол манай хөрш орнуудын төвшин ч гэсэн тэр хэл хамгаалах эрхний газар, гадаад харилцааны яам, худалдааны яам, ийм олон зам тээврийн яамтай олон одоо салбар дундын зохицуул шаарддаг учраас энийг бол бас засгийн газар дээр нэлээд ярилцж шийдэх бодлоготой байгаа гэж би тодруулж хэлж байна.